Тийм мэдээж одоо хууль зөрчиж нийтийн эзэмшлийн зориулттай газрыг одоо хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж олголт хийсэн этгээдүүдэд мэдээж одоо хуулийн хариуцлагын асуудал яригдана. Одоо амьдрал дээр бол маш олон жишээ байна шүү дээ. Улаанбаатар хотын төвд байрладаг байсан сургуулийн гаднах талбай өнөөдөр бараг нэг ширхэгч үлдэхгүйгээр бүгд барилгагдсан. Орон сууцны хороол болсон нэг юм үлдэн. Хамгийн сүүлийн жишээг одоо жишээ нь ярьж байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд хүртэл засгийн газрын уралдаан дээр өрөөхтөө хэллээ. Шаасны нэрэмжид 3 дугаар эмнэлэг гэж сайхан эмнэлэг байсан. Өнөөдөр 3 дугаар эмнэлгийн гадна талаас нь хараад ард иргэд танихын аргагүйгээр тойрсон, барилгагдсан энэ орчин нөхцөл бий болсон. Энэ нь өөрөө ард иргэд эрх чөлөөтэй эмнэлгийн үйлчлэгээ авах боломж нөхцөлийг болвол одоо байхгүй болгож байгаа маш том бодиттой жишээ байна гэж. За нөгөө талаараа Улаанбаатар хотын хит төвлөрлөлийг бий болгож байгаа зүйл нь энэ нийт эзэмшлийн зам талбай буюу хот төлөвлөлтийн бодлогыг эвдсэн энэ үйл ажиллагаа чинь өнөөдөр төвлөрлөлийг бий болгох одоо бодиттой их усүр нь болчихж штэ тийм ээ. Эмнэлгээр үйлчлүүлэх одоо иргэдийн тоо одоо нөхцөлтэй таарсан хот төлөвлөлтийг өнөөдөр хэд дахин нэмэгдүүлж өгснөөрөө энэ төвлөрөл гэж зүйл чинь бий болчиход байгаа учраас энийг одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уул суурьтайгаар шийдвэрлэх зорилготойгоор ийм системтэй арга хэмжээг авч байна гэж ингэж ойлгож болно.